Монголын төр тулсын 2000-ны жилийг өртөөлөн мянган жилийн сууд хүний суу алдрыг багтан таниулах нэр хүндтэй хариуцлагатай ажлыг Чингис хаан үндэсний музейн хамт олон хичээнгүйлэн гүйцэтгэж 2025 оны босгон дээр хүрэлцэн ирээд байна. Хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэх энэ мөчөд оны онцлог ажлын мэдээллийг тоймлон хүргэж байна. Чингис хаан үндэсний музей 2024 онд Америк нэгдсэн улсын үндэсний газар зүйн нийгэмлэгийн National Geographic сэтгүүлээс шалгаруулдаг заавал үзэх ёстой топ 20 газрын нэгээр нэрслэгдлээ. Дотооддоо шинжлэх ухаан танин мэдэхүйн төв төдийгүй соён гэгэрлийн төв болж чадлаа. Чингис хаан үндэсний музей нь Монгол улсад анх удаа Европын улс орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн ховор нандин дурсгалуудыг их нутагтаа авчирч Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэнгээ сар гарын хугацаанд тэглэн монголчуудаа бэлдэж барьлаа. Монгол Франц улсын ерөнхийлөгч нарын ивэл дор Монгол улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам Чингис хаан үндэсний музейгээс хамтран зохион байгуулж Францын Нант хотноо дэлгэгдсэн Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн Европын алдарт Historia сэтгүүдээс түүхийн шилдэг үзэсгэлэнгээр шалгарууллаа. Чингис хаан үндэсний музей байгуулагдсан цагаас хойш гадаад хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч ажилласнаар өнөөдрийн байдлаар 13 орны 20 гаруй музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж гадаадын соёлын байгууллагуудтай байгуулсан гэрээ санамж бичиг давхарцсан тоогоор 43 албан хаагчдыг олон улсын хамтарсан үзэсгэлэн 3 форумд оролцох, бэлтгэл хэлэлцүүлэх, олон улсын туршлагаас суралцах, ажилтнуудын ур чадварыг сайжруулахад онцгой анхаарч ажилласны үр дүнд хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл цэгийн урилгаар Монгол улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд 7 улсын төрийн тэргүүн өндөр дэд хэмжээний зочдыг хүлээн авлаа. Чингис хаан үндэсний музей түүчилэн Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын музей 100 жил нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулж Монголын музей 100-ны түүх гэрэл зургийн баримтын цомгийг хэвлүүлэн нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөллийг хамрууллаа. Ад төврөө жимээ гаргаж дэлхийд дахинаа нэр алдраа дуурссан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николо Пологийн хүү Марко Пологийн тэнгэрт дэвшсэний 700 жилийн ойг тохиолдуулан Марко Поло Хувлаа хаан монголчууд тусгай үзэсгэлэн анх удаа Чингис хаан үндэсний музей түмэн олондоо зориулан дэлгэж сонирыг нь мэлаж нүдийг нь баясган аялууллаа. Чингис хаан үндэсний музей Итали улсын элчин сайдын яамтай хамтарч Италийн сэргэн мандалтын төлөөлөгч гэрэл сүлрийн мастер алдарт зураач Грошогийн Магдалины намжлал сонгодог уран зургийг ихээр нь Монгол улсад анх удаа дэлгэж Монголын ард түмэн Монголд зочлон ирсэн жуулчдад 2 сар гарын хугацаанд дэлгэн олон нийтийн хүртэл болголоо. Музейн салбарын амин чухал ажил болох соёлын үеийн мэдээллийн санг бүрдүүлэх, орчин үеийн үзмрийн хадгалалт хамгаалалт, олдвор сэргээн засварлалтын мэргэжлийн лабораторийг байгууллаа. Чингисийн чулууны 800 жил, халахын цагт хунтайжийн бичээсийн 400 жилийн ойн хурал, Чингис судлалын олон улсын 2 дугаар хурлыг амжилттай зохион байгуулж, музейн салбарт эрдмийн хур буулгаж, судалгаа шинжилгээний олон бүтээл нийтлүүлсэн жил байлаа. Түүх соёлоороо бахархдаг, түүхийг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олондоо шинэ оны баярын мэндийг хүргэе.